За шүүх хурлаанаас шийдэх тогтоол орж байгаа тогтоолыг танилцуулъя. Монгол Улсын нэрийн өмнөөс за шүүгч Ууганбаатар нь 2024 оны 8 сарын 26-ны өдөр Засгийн тухай хуулийн 14-гийн 5-1 заасан зөрчилд тээврийн чөлөөт хэрэг жилийн хугацаар асуусан үедээ 2025 оны 4 сарын 8-ны 13 цагийн орчин Сүхбаатарын аймгийн Сүхбаатар сумын 2 дуурайгийн нутагт хонхрын 26 айлын уртын авцам дээр 16.5 БТ усан дугаартай Toyota Prius 30 цагийн тээврийн эслийг 213 согтолд орж одоогийн замын хөдөлгөөнд оролцсон. Хэрэг давч нотломтоор нутгдсан байна. За түүний дээрх үйлдэл нь эрэг үеийн тусгай анги 27.5 заасан гэмтлийн хэмжээг агуулгад хууль заасан эрэг хариуцлагуудад хүндэжтэй гэж зөвлөлөө. За прокурор ирсэн Сүхбаатар толгойдох Ууганбаатар толгойдох хэргийг хэлбэрчлэн шийдвэр санал нь одоо эрэг үйл болон эрүүгээр хэлшилтгэгээр зөрчөөг байх тул прокурорын саналын батал хэргийг шийдвэрлэх зүйтэй гэж зөвлөлөө. За шийдэх тогтоолын тогтоогчдын агуулгыг танилцуулъя. За нэг шүүгч Ядам ургийн огт үлдсийн Ууганбаатарыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчин тээврийн жолооч гэхээ асуусан хүн зөвхөрсөн үедээ тээврийн жолоодсон буюу эрэг үеийн тусгай анги 27.5 заасан гэмтэрэг үйлчлэнгийн буруудаар тооцсоо. За 2 эрэг үеийн ерхий анги 6-7-гийн 1 хэсгийн 1 дугаар зүйлийн 1 хэсгийн 1 заасны журмлон за мөн хуулийн тусгай анги 27.5 дахь зааснаар Ууганбаатарын тээврийн жолоодсон нийт 3 сарын хугацаар хасаж за 20 сарын хүртэл нийтлийн хугацаад тэнцэж за тэнцвэ. За 3 эрэг үеийн ерхий анги 7.2-5 зааснаар дэх тэнцсэн хугацаанд Ууганбаатарт заршин сургууль газар ажил сургуулаа өөрчлөлт орчин явахдаа хяналт тавьчихгүй эсгүй байгууллагад өрсөлдөөн үр хүрээлэх албадгын харамж хэмжээг авч за биелэлтийн хяналт авах Сүхбаатарын аймаг шүүхийн шийдвэрлэлд дарах шийдвэрлэлээ. За эрэг үеийн ерхий анги 5.3 зааснаар Ууганбаатарт одуулсан тээврийн жолоод нийтлэн 3 сарын хугацаар хасах нэмэлт шийдвэрлэл хүчин төлөвлөлт болсон эсгэлэн тооцноо. За шүүхийн шатанд Ууганбаатар тасгал сэргийлэх харамж авах шийдвэрлэлээ. За Ууганбаатар энэ хэрэг бол саяхан хоригдоогүй хэрэгжүүлсэн зүйлгээ шүүгчээс гаргуул эрүүгээр ажиллагааны шаардлагыг бусдад төлөвлөлт төлөвлөгөө болгох дүрдээ. За шийдэх тогтоол уншин сонсоод хүчтэй болно. За хэргийн талууд оролцож гаргацсан эрүүгээр хяналтын нөхцөл төрсөн гэж үзвэл за тогтоолыг гардаа авсан хурууснаас хойш 14 он өдөр Сүхбаатарын аймгийн эрүүг иргэн давж давзаалт гомдол гаргах шийдвэрчтэй гэдэг тайлбарлаа. За сууц. За Ууганбаатар ойлгосноо. За өөр толгойдох хэрэг чинь прокуратурт тохиолдсон саналын дагуу за тээврийн жолоод нийт 3 сарын хугацаар хасаж за 20 даван тухайн нийтлийн хугацаар тэнцлээ. За энэ тэнцлийн хугацаанд эрэг үеийн ерхий 7.2-5 үр хүрээлэх албадгын харамж авлаа. За энэ албадгын харамжийг зөрчил одоо 20 хилаас зохицуултыг харна. За мөн одоо санаатай гэмтэр бүрдүүл мөн одоо энэ 20 тэсэж шийдвэр хүчинг болоод ялаа болох юм зохицуултыг анхаарах нь байна. За шийдэх тогтоол 15 хоногийн дотор бүр ихээр гараад 5 хүн төрөгдөн. За тогтоолыг гагцгүй эрүүгээр хяналтын настай зэрлэн гэж үзвэл давзаалах гомдол гаргах сүүлж хэрэгтэй. За шүүх хурлааны тэмдэглэл 7 хоногийн дараа гарна. За шүүх хурлааны тэмдэглэлтэй танилцах засвар өөрчлөлт оруулах санал хүсэлтэйвэл за тэмдэглэл гарснаас хойш 5 хоногийн дотор хүсэлтээ гаргаад шийдвэрлэж болно гэдгийг тайлбарлая. За шүүх хурлаа хааж.